38 дугаар ширээ буюу Тариалан сумын нутгийн зөвлөлийн ширээн дээр ирсэн байна. Энэ жил бас Тариалан сумын маань 100 жилийн тохиож байгаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Юуны өмнө энэ уул усны мэнд diwaaчин Өвс нутгийн мэнд 100 жилийн нойн хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт уусчуудаа энэ өрөө мэндийг хүргье. Та бүхэдээ халуун баярыг хүргье. За энэ жил ялтчгүй одоо 100 жил гэдэг бол тэгшөө бидний хувьд хамгийн чухал хүн болгоны зүрх сэтгэлд байгаа тоо 100 жилийн өв болж байна. Тэр тусмаа манаас Тариалан сумын маань 100 жилийн өв бас Өвс аймгийнхаа 100 жилдээ давхцаж байдгаараа онцлог ийм жил болж ирж байна. Тэгээ удахгүй 3 сарын дараа 3 хүрэхгүй сарын дараа бид нөр ойн баяраа тэмдэглэж эхэлнэ. Энэ ойтой холбогдуулж одоо энэ ус одоо усынхаа энэ 100 жилийн хүндэтгэлийн энэ ажилд одоо өөрийнхөө ахмад үеийнхээ нутгийн зөвлөлийн хүмүүсээ дагуулж ингээд ирээд хүндэтгэж ирээд сууж байна. За манай Тариалан сумын сая удаа бас саглийнхан бас яллаа. Хүншлэхээ хэрээр хэдүүлээ хөдөөж ийж адууныхаа хэрээр эсгэрье гэж. Одоо 100 жил маань бас болж байгаа учраас бид нарт бас эдийн засгийн хүндрэлүүд байна. Гэхдээ бид нар одоо усынхаа 100 жилд бас өөрсдийнхөө чадах хэмжээгээрээ бас хандаа өргөё гэж бодож байна. 100 жилийн ойн дуу мэдээж зохиогдох юм байна. Сая жагсаалтанд орчихсон ажлын жагсаалтанд орсон 50 саяын үнэхээр дүүн одоо 100 жилийн ойн дүүн зохиох энэ зардлыг Филиппийн зардлыг 50 сая төгрөгийг одоо манай Тариалан сум дааж авч байна. Энэ Тариалан сумын нутгийн зөвлөл маань ингэж авч байна. За энэ ямар учиртай бас бэлэгдэлтэйгээр авч байгаа одоо ажил байгаа. Яагаад тэгэхээр манай одоо Тариалан сум бол бас дуу хуурийн өлгийн нутаг гэж бүх хүмүүстэй бас ард түмэндээ хэлэгдэж ирсэн ийм сум. Энэ утгаараа нэгдүгээр, хоёрдугаарт одоо манай Тариалан сумаас төрөн гарсан баруун нутгийн одоо дууч Эрдэнэ далаах маань бас энэ баруун нутгийн дууч одоо энд ирсэн сууж байна. Энэ хүнийхээ бас гавьяат энэ жил болчихвол 100 жилийг угтаад энэ гавьяат болчихвол гэж энийг бэлэгдэж энэ дүүн юуг одоо амлж авч байгаамаа. За ингээд бас энэ дүүн үгийг шүлгийг бас манай нутгийн одоо яруу найрагч ах маань бас бичиж байгаа гэж сонссон. Манай Лагун сүрах нутгийн зөвлөлийн өмнөх нутгийн зөвлөлийн дарга байсан Лагун сүрах бас бичиж байгаа гэж сонсон. Тэгэхээр зэрэг яатчгүй энэ бүгдээрээ бид нэр энэ дуутай холбогдож байгаа учраас энэ дууг төгс болгож клипийн гарах энэ ажлыг бол амлаж авч байна. Нийт 50 сая ажил гээд сая гарсан байгаа. Энийг амлаж авч байна. За ингээд манай Тариалан сумаас одоо 100 жилээ угтаад бас олон сайхан ажлууд зохион байгуулагдаж явж ирсэн. Одоо тэгээд бас бид нар 100 жилдээ бас гар шамлан орцсон байгаа гэдгийг энд хэлэхэд таатай байна. Манай Тариалан сумын 100 жилийн нөөд миний улсчууд ахын дүүс хүрэлцэн өрхийг уриалж байна, үрж байна. За юм байна.